За сүүлийн доногч бид булаагаад хэлж байна дөө. Нэг нь одоо төрийн мөнгнөөс хумсалж аваад нөгөөгөө одоо гадны хэвлэлд өгж бичүүлдэг байх шиг. Өнгөн дээрээ нэг тийм шудраг дуртай хүмүүс. Яг хачир дээрээ юу ч байхгүй. Шудраг биш тандаа үүдэл хийж байгаа. Тэгээ оюутлахын гэрээг сайжруулах, оюутлагаас одоо Монголын ард түмэн ашигшин гүрчдэг бай гэж дарсгалсан нөхдүүд байгаа. Гэтэл хэдэн 10 саяар нь оюутлагаас мөнгө аваад Монголоос сурчлах нэртэй гадныханд өгөөд мөнгө угаацсан баримтууд нь гараад ирчихлээ. Энэ ч та оюутлагаас авилга авсан гэж хэлэхгүй юу гэж хэлэх юм. Тэгээ студид хэдэн сая төгрөгөөр доллараар тоноглоо хийчихсэн. Хөрөнгө оруулалт хийчихсэн. Үүнийхээ дараа яаж тэр оюутлагын төслийг сайжруулъя? Энэ одоо ард түмэндээ өгөөжтэй болгоё гэж яаж хэлж ярьж чадах юм бэ? Араа дэндэж байгаа. 7 тэрбум төгрөг Эрдэнэс оюутлагаас аваад тоног төхөөрөмж аваад студид шинжилээд яндалтсан ч байх шиг. Английн хөл бөмбөгийн шигшээ багийн хувц сэргэлийг авч нөгөө 23 тэрбум төгрөг гаргаад ийдсэн ч байх шиг. Ямар баян юм бэ? Монголын хөл бөмбөгийн баг нь ямар байгаа юм бэ? Мэдж байгаа юу та? Ийм ачаагүй үйлдэлүүд хийж байгаа нь бүр үнэхээр гутамшиг байна. Тэгээ одоо их хурл энэ төрийн байгуулалтын байнга орон ч гэсэн хурлаа хийж чадхаагдсан, дэгээ үйлэж өрцөдсөн, өөрсдийн тааллаар асуудлаа шийддэг болцсон. Алах байгаа болохоор зохиол явчих шиг байгаа юм бол. Иймэрхүү зүйлүүд хийж явахаа болмоор байгаа маа. Хүний мэдх эрхийг одоо хязгаарлахгүй харин улсын хурлаар сонсгол хийж явдаг нарийн авууштай болсон юм байна. Хүн мэдх хэрэгтэй байгаа, хүмүүс мэдх хэрэгтэй байгаа. Ингэжээд бид хүн цаашлаад олон сайн мэдээллүүдийг олж авч явна гэж би бодож байгаа маа. Одоо өнөөдөр манай улсын хурлын 67 гишүүн улсын хурлын даргаыг одоо нүүрсний асуудал холбогдоод байна та шалгуулаа гэдэг байдлаар одоо шаардлага хүргүүлсэн. Гэсэн чи одоо нөгөөх нь юу болж хувирсан гэж бодож байна. Биднэрт нэг гишүүдэд нэг өнгөтөр хэвлсэн юм өгсөн байна л да. Тэгээ өнгөтөр юм хэвлсэн юм дотор нь ингээ үзээд ангуут зүгээр нэг статистикаас нэг лавлгаа автсан. Гэхдээ мэдээ тэр дата дээр нь байгаа мэдээллийг л өгнө шүү дээ. Мэдээж өөрийнхөө нэрийг оруулсан тэр мэдээлэл юу яаж тэнд нь байх юм бэ? Адмирал гэж компани өөрөө Бортигийн уурхайг 100% зарж борлуулахаар гэрээ хийсэн байгаа шүү. Нэг курс нүүрс аваагүй гэдэг байгаа. Одоо 100% зарж борлуулахаар Адмирал компани гэрээ хийгдсэн байгаа шүү. Дээрээс нь 5 толгой дээр 35 га газар автсан. Адмирал компани эцсийн өмчлөгч нь их хурлын даргын туслагтай гэр бүлийнхэнтэй нэгдмэл сонирхолтой нэг компани эзэмшиж байгаа. Энэ Адмирал компани гүйцэтгэх захирал нь улсын хурлын даргын ахих нүгтэй нэг компани хамтарч эзэмшиж байгаа. Эний чинь хамаарал ихгүй яах юм? Энэ дотор олон асуудлууд гарна. Тодорхой болон цаг хугацааны хувьд. Тэгээ тэр тендер зарлахдаа 3 удаа зарлаад тухайн компанид нь Адмирал компанид нь ингээд одоо хөнгөлтэй нөхцлөөр бүх зүйлүүдийг хангаж өгөө шалгаруулцдаг гин. За яг хөө та бүхэн энэ байнгын орон дээр олон болж болно. Их хурлын танхимд ард түмэн олон